арх уухгүй байна гэдэг энэ түүх чинь шүү дээ. Алдаа онооны түүх болохоос биш алдар гавьяаны түүх биш юм байгаа шүү дээ. Бурхан минь өнөөдөр л уухгүй юм шүү гэдэг. Гэрээс гараа авчдаг байхгүй. Энэ хорвоотой холилдож хошнох шиг жигэлдэж амьдарч яваал хоёр ир хүн. Хүн ер нь архийг архич болоё гэж боддгүй юм шүү. Эрдэнэт яваал. Тэгэл бор дарсаар л нөхөрлөхгүй. Тэгвэл битэрийн нөхрөл яадаг вэхээр намайг эзгүүд найз маань намайг орлждаг. Найзаагаа эзгүүд би найзаагаа орлждаг. Тийм л одоо болцсон байна битэр үл. За өнгөрснийг бол дурсаад яах вэ? Тэр нэгэд өнгөрцөө. За маргаашийг ирээдүг маргаашийг би харж чадахгүйгээс өнөөдрөөр амьдрах хэрэгтэй байхгүй. Тэг өнөөдөр миний амьдрал өнөөдөр байгаа миний амьдрал ястаа үнэхэргүй л амьдрал. Тэг яг зүгээр улс орныхоо ирээдүй болсон залуучуудтай хандаж хэлэхэд бол хүн ер нь нэр хүнд төшиг болж эр хүн бол ер нь хүнд төшиг болох хэрэгтэй. Ань нөхөр болох хэрэгтэй. Сайхан нөхөрлж чаддаг байх хэрэгтэй. Гал голомтой өгөө ирнэ гэдэг чи одоо хүртэл одоо тэр санаанаас гарахгүй тийм аимшигтай юм байхгүй юу? За наа сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Намайг жаргал сайхан гэдэг. Тий. Одоо нас масаа нууж өгөн. Одоо 67 настай. Тэгээ налах төрсөн. Хүүхэд багт хүүхэд нас маань одоо налах өнгөрсөн. Аль бусдад адил эцгийнхээ хаан хүмүүжлэлд тэгж өнгөрөөсөн. За тэгээ цэргийн албыг таасан. Цэргийн албыг 3 жилийн хугацаатай Эрдэнэ тод таасан. Тэгээ мөн Эрдэнэ тоддоо үлдэж Эрдэнэтийн улсын bijлэг Эрдэнэ төвлөрөлт ажил амьдралынхаа гараа тэндээс эхэлсэн. Тэндээс ханижилттай болсон. Тэндээс хүүхдүүдтэй болсон. Тэг ингэж явж байгаа. Тэгээд өнөөдөр бол яах вэ? Тэгээ хүүхдүүдтэйгээ сайхан амьдарч байна. Тэгээ хүүхдүүд гэмбэл одоо өнөөдөр би 2 охинтой 10 хүүхэдтэй болсон байна. 2 охин маань 2 хүргэн дагуулад ирсэн хөөрхөн. За тэгсэн чинь дундаас нь 2 охиноос дундаас нь бага охиноос 4 том охиноос 2 ингээд 6 орхин зээтэй болсон. Тэгээ ингээд 6 зээтэй ингээд нэгээд нийт 10 хүүхэдтэй. Өнөөдөр сайхан амьдарч байна. Тэгээ өнөөдөр миний амьдралын гол зүйл юу бол одоо юу хөвтэй хүүхдийнхээ төлөө тийм ээ. Хүүхдтэй нэг сайхан эдэн сажиж нэг эрүүл сарвал харагдчихсан. Зөв аав байх, зөв өвөө байх юмсан. Гэсэн тийм хөвтөр явж байна. За намайг урт насын гэдэг би ч мөн ялгаагүй хүүхэд нас маань Улаанбаатар хотын унган иргэн. Хүүхэд нас энэ сааттай холбоотой. Яагаад гэвэл би энэ 2 дугаар он жилиг төгссөн. Тэгээд энэ саад маань ямар гоё байсан, ямар байгасныг би сайн мэдгэн. Тэгээд миний хүүхэд нас амьдралын өнгө дээр чи асуувал яг нэг цагаанд байж таарна шүү дээ. Чинь цагаан цааш шиг явсан. Тэгээд жоохон юу яагаад нас болоод ирэхээр бор саарл болж эхэлсэн юм да. Тэгээд амьдралын өнгө маань жоохон бор саарл болоод тэгээд яг томоогүй явсан жоохон үе бий. Тэгээ амьдрал маань яг мөн л ялгаагүй бас нэг гэр бүлтэй болсон. Одоо бол 5 хүүхэдтэй. Тэгээ яг нэг үгүй ярихад дунд нь нэг салсан гэдэг юм байдгийг шүү. Тэр бол хүн болгоо мэддэг юм чинь дээ. Тийм нэг нуугаалах юм бол байхгүй. Тэгтээ 5 хүүхэд мөн тавлаа надад. Одоо өөрөөр сайн аав гэдэг юм. Өөрийгөө би сайн гэлжилээ шүү. Хүүхэд тий өөрийгөө тэгээд хүүхдүүд маань надад салдгүй. Тэгэхээр би бас нэг бор дарсан жоохон тийм байсан ч гэсэн их халвалгүй явсан юм. Нас маань би энэ хоёр одоо үе тэнгийнхэн би нэгдүү юм. Тэгээ бид хоёр чинь 40 жил хамт явж байна. Бас нэг бор дарсныхаа үед ч бас хамт явсан. Тэрнийхээс болоод хамт яваа. Яг нөхөрлөл сайхан нөхөрлөж байгаа битэрд бол би бол тэгж боддیں۔ Тэгээ яг зүгээр улс орныхоо ирээдүй болсон залуучуудтай хандаж хэлэхэд бол хүн ер нь нэр хүнд төшиг болж эр хүн бол ер нь хүнд төшиг болох хэрэгтэй. Ань нөхөр болох хэрэгтэй. Сайхан нөхөрлж чаддаг байх хэрэгтэй. Өөрийнхөө зүгээр эгэлж ирийн амьдралыг л өнгөийг л ярьж байна. Тэрнээс биш битэрд одоо нэг тод болоод улаан өнгө байхгүй. Бас нэг амар хаваар өнгө байхгүй. Хорвоотой холилдож хошнох шиг жигэлдэж амьдарч яваал хоёр ир хүн. Дээр үед л хүн аав ээж маань загнахаараа хэлжсэн. Одоо уйлж унжаал
нэх гутраад явж ийн энэ гэхээр чи одоо тийм арчаагүй ирхэн байсан юм уу. Тэгээ яг одоо бол тийм бодогдохгүй зөвөр битэрийн насан дээр бол хүн чинь хуучин болвол бидний залуу хүүхэд байх чинь 65 нас гэдэг чи базарны айгуу тийм хөвгшин одоо тий одоо бараг тэгж бодож байсан. Одоо бол бас өөртөө бас нэг ингээд хоёулаа эн чин залуу маягийн пүүж өвсөн 65 та 6 та хүүхэд одоо бас өөр болцсон байна. Цаг үе үргэлж тийм бас хөгжид дэвшдэг юм байна. Залуу насыг тэгж хамаагүй гамгүй л битээ идлээсээ тий гол нь. Тэр нэг мансуурах домгоос хол яваас. Тэг манай ихэнх залуу үе маань нэг тийм юм руу л орчих гээд юм уу да. Тэгж л ойлгодсон шүү дээ. Тэрнээс жоохон хол байвал бит хоёр тийм юмнаас гарчихсан. Бит хоёр хоёулаа тамхинаас хүртэл гисэн. Эрдэнэт яваал. Тэгээд бордасаар л нөхөрлөхгүй. Тэгээ одоо битэрийн нөхөрлөх юм бол 82 он уу? Тийм л. 81 2 оны л. Тэгээ 44 жил гарсан болсон. Одоо би зүгээр нөхөрлөл гэдэг би найзаагаа ярихад бодож чинь нөхөрлөлийн үнцнийг гэдэг юм бодоод үз. Нөхөрлөл одоо нөхөрсөн шиг нөхөрлөх хэрэгтэй байна. Зүгээр битэрийн нөхөрлөл яадаг вэхээр намайг эзгүүд найз маань намайг орлждаг. Найзаагаа эзгүүд би найзаагаа орлждаг. Тийм л одоо болцсон байна битэр үл. Тэг өнөөдөр битэр нэг мундаг гавьяа байгуулчихэд өнөөдрийн цугаад байгаа юм шиг л дээ зүгээр. Тэгээ бор дарсан шимтж явж байсан үе болоод өнөөдөр 90 сарвал явна гэдэг нь гавьяа биш юм байна. Зүгээр бид нар энгийн хүний төвшөнд л амьдрах гээд өнөөдөр явж байгаа. Нэг хоёрдугаарт миний нэг боддог зүйл юм. Хүн ер нь хоёр үнэн бий. Төрж байгаа нэг үнэн, үхэх нэг үнэн гэж. За үхэхийн цагтаа ансхантай харуулслын үйлстэй нүдэх хөө эсвэл сэтгэлдээ үрсэн сайхан дурсамжтай нүдэх хөө гэдэг сонголт надад байдаг. Би алт дөрөв өөрчиж алчиг хоёр үргэнтэй гэж. Тэгээ мөн хүн цай үр заяадаг гэж надад тийм заяацсан байхгүй юу. Тэгээ би хүүхдүүдээрээ бахархдаг. Миний хүүхдүүд, миний хоёр хүргэн, миний хоёр охин өнөдр аавгаа хүний дэйт авч явж байгаа. Тэгээ тэр бол бахархдаг. Миний үр хүүхдүүд нөгөөтэйгөр бор дарсанд шимтээ тэр залуу замд насандаа явж байхдаа би бас нэг үр хүүхдүүдээс энэ нэг одоо өнөөдрийн өндөрлөгөө шүү нэг үр хүүхдээ нэг жоохон гомдооцсон барьцсан тиймэрхүү тал над би. Тэгэд би нэг үр хүүхдүүдээс нэг гуучхаас гэж боддог. Одоо хараахан бас нэг уучлаарай аав нь одоо аав нь бас нэг тийм буруу зүйл хийгээд ингээд бас нэг үр хүүхдүүдээ ингэж бас нэг жоохон тийм нэг өөрийнхөө анхаарлаас гадна талд байлгасан шүү тэгээд хэлээд энэ гуучих юм тийм хараахан болоог ихтэй сайхан зөвл аав бай. Өөрөөр харуулъя те. Тэр өнөөдөр миний ууж идэхгүй байх энэ асуудал хинт хэрэгтэй хинт чиггүй. Өнөөдөр би ирүүл сарвал явж ивэл миний үр хөвгт хэрэгтэй. Миний гэр оронд өөртөө хэрэгтэй байхгүй. Тэгээ өшөө олон жил амьдрахыг бодож би хамгийн бага зээ маань ярих дуртай. Миний ганц бурхан 4 настай. 4 нас 1 сард 4 нас ирсэн. Тэгээ би тэрийг төрөхт нь би энэ сайхан амьд ш тамхитай амар үнснэ гэж үзсэн хутлаа юм байна гэд тамхи хайцсан. Одоо тэрийг нэг 18 хүртэл явчих гэж боддог байхгүй. Одоо нэг 14 5 жил амьдрах нэ тий. Яг тэн дээр очихоор хүний хүсэлтэд хязгаар багш. Дахиад хэдэн жил явах юм байна. Ингээд тэргээр л одоо үр хөвгтөр өөрийгөө хөглөж яв. За өнгөрснгийг бол дурсаад явах вэ. Тэр нэгэд өнгөрцөө. За маргаашийг ирээдүг маргаашийг би харж чадахгүйгээс өнөөдрөөр амьдрах хэрэгтэй байна. Тэг өнөөдөр миний амьдрал өнөөдөр байгаа миний амьдрал ястаа үнэхэргүй л амьдрал. Өнөөдөр би ачаагалтай биш. Өвдөж зовсон юм алга, тутагчгаж гиссэн юм алга. Одоо би их байх. Миний найз дээр хоёул 24 цагийн хөтөлбөртэй. 24 цагтаа би тэр нэг 90 сар явдаг байхгүй. За ингээд өнөөдөр өглөө босно. Энэ одоо магадгүй бурхан байдгүй бурхандаа залбираа. За ороо. За өнөөдөр сайхан байлаа. Олдоо. Маргааш мөн адилхан. Тэс маргаашийг битээ за тэг төлөвлөөд за маргааштай тэхээс ингээд нэг тийм төлөвлөгөөд байхгүй зүгээр. Байгаад залуучуудад биелдэ тийм ээ. Ажлаа төлөвлөдөг, амьдралаа төлөвлөдөг асуудал байна. За миний хувьд бол өнөөдрөөрөө л сэтгэл хангалуун байдаг. Өтөр нийлснээс хойш одоо нөхөрснөөс хоёр нэг илүү юм өсөөгүй л дээ. Тийм баян болчих юмсан, алттай болчих юмсан, ингэж юмсан бас байж магадгүй. Яг зүгээр зохих хэмжээний шүү дээ. Одоо бол бүр тийм багассан. Өглөөний нарыг үзэх юмсан, дулаахан хөрөгч маань дүүрэн байгаасаа. Тэгээ яг зүгээр өтөр юу сургамжлах гэдэг нөхөр төрөө хэлжлээ шүү дээ. Нөхөрлж чаддаг байх хэрэгтэй өмтэй. Хүнд сайн хань байж чадах хэрэгтэй. Зүв байх л хэрэгтэй байхгүй. Залуучуудад юу хэрэгтэй юм гэхээр одоо тэр л хэрэгтэй баг.
нэгийг уруудаж дороотож явахад хилчдэг, засчдаг, шудраг байх хэрэгтэй. Битээр биендээ хилдэг л дээ. Энд чинь болохгүй, тэр чинь болохгүй, хоёулаа ингээд тэгээд ойлголцод олон жил нөхөрлөд ирэхээр бас бие бинийгээ хүнддэгдэг, хайрладаг болдог байхгүй. Тэр үүднээсээ л энэ залуучуудад сургамж илж байгаа. Тэрнээс нэг нэрдэмтэн, номч, одоо багш, эмч мэдэн биш шүү дээ. Тэр амьдралын минь туршлага гэх юм уу да. Тэгээ яг олон хүүхдүүдээ л одоо юун цайхан ханийчлээ өр хүүхдүүдээ эрүүл сарвал өөрөө эрүүл сарвал байвал нөгөө нэг алдартай байгаа шүү. Бие зас тэгээ гэрээ зас тийм үү. За төр засгийг бол байли засагдахгүй байлгүй дээ. Зөв архин додох эмгэг буюу өвчин гэж үздэг. F10 гэдэг онцтой шүү дээ. Сэтгэл зан үлийн эмгэгтэй өвчин гэдэг байгаа юм. Тэгэхээр бид нар өнөөдөр манай нийгэм ямар хөлөөр хараад нэхэр одоо жоохон арх угаад ундуу явж байгаа хүмүүсийг архичин гэдэг нэр хочоор хараад идэг байхгүй. Манайхаас өөр Азийн орнууд, Европын орнууд, хөгжтэй орнууд өвчтөй хүн гэдэг үгдэл хардаг байхгүй. Энийг эмчлэгдэх ёстой. Энэ сэтгцэн өвч, сэтгэл өвч, оюун санааны өвч. Энэгээр бид нар оюун санаагаар идэх ёстой байхгүй. Би одоо энэгээр одоо өөрийгөө эмчлэх гээд идэх гээд одоо яваад байна. Хүн харахад бол уухгүй л байгаа хэрэгтэй. Ер нь бол уух магадлал маш өндөртэй. Хитрхи ихсэлтэд баярлах, хөөрөх, гуних, гудрахч байдаг юм янз бүрийн юм дээр уух магадлал аюул өндөртэй байхгүй. Тэгэхээр амьдралын бас нэг жижигхэн төлөвлөгөө бий битээр чинь. Ороо өвдөд хоёлаа бас бурхантаа залбирна. Бурхан минь өнөөдөр л уухгүй юм шүү гэдэг. Гэрээс гараа авчдаг байхгүй. Тэгээ ороо гэртээ очсод нэр өнөөдөр ч бас ууж идсэн биш бас. Иймэрхүү маягаар бид тэр явдаг байхгүй. Хөөе чи боддоо чи өглөө юу гэж гардаг гэрээсээ. Хөөе ажиллаа сайн хийн. Би өнөөдөр нэг амжилт олчих юмсан ч гэдэг юм уу. Зоригтой гарна шүү дээ. Би тэр чинь бас зориг байна шүү дээ. Өнөөдөр уухгүй юм шиг. Өнөөдөр муу хүмүүстэй таарсан ч одоо нэг зайлаад өнгөрчих юмсан. Муу мухай юмнаас хол явах юмсан. Тийм бодолтой байхгүй. Энэ амьдралын бас нэг чухал юм байна. Архиухал болчихооч дээ. Тэгэл болоо шүү дээ. Хэл ярьдаг тийм үү. Тэгтэл бид нар чинь уухан болох гэж зөндөө оролдоод болохгүй байсан байна. Имчилгээ хийлгэж сая одоо эдгэрэх тийм имчилгээ байдсан шүү дээ. Одоо бие махбодоор нэмчилдэг байснаа болоод энэгээр нэмчилдэг болсон. Хамгийн гол нь шүү дээ бид ярьж идэгдэг гэдэг шүү дээ. Хоорондоо харамстай одоо битээр ингээд танаад ингээд ярилцдаг байж яаж байгаа үсрэтэй. Яг энэ шиг гэр орондоо ханийждаг аав ээжтэй өр хүүхдүүдтэйгээ бид ярилцах хэрэгтэй. Элен дараагүй ярилцдаг байх. Нөө амнес эмошгна гэдэг шиг хэрвээ тэр архины жоохон түлхүү хамааралтай хүн тэр байвал тэр хажууд нь байгаа уцууд давхар хамааралтай байгаа. Өвчтөй болсон. Өвчтөй болсон байна. Хардна, сэрдэн одоо тэгэхээр мөнх зүйл юм шүү дээ. Тэг бүх зүйл одоо мөнх цаг хууч гэдэг юм юу вэ? Бүх зүйл дээр ингээд чинь уугаагүй одовч яг тэр арх ус үнэ тийм харагдталтай болсон тийм байна. Давхар хамаарлаг юм байна. Гад дээр болохгүй ч гэж бодож уу тийм үү? Гүү штэ бид нар чинь анх жаргаж уусууч юу. Ахуу анхдагч чи түрүү ярьлаа шүү дээ ахуу. Гэр орон баяраа одоо бялхаж штэ. Арх тавьдаг. Манай аав уудаг байсан. Бидний аав ээж одоо ээж уухгүй аав уудаг гэхдээ хизээж гэртээ агсан тавиад орилж жарлахгүй штэ. Сайхан зантаа болдог. Мөнгө авахын тулд кино үзхийн тулд хоолнд орохын тулд аав арх уухаар их сайхан зантаа болд юм байна. Энэ тархинд ингээд нөгөө кодлно гэдэг та нарын хэлээр сууж штэ. Тэгээд саяны дөрөвний жагагийн дээр баяр болохоор л арх ширээн дээр бид юм чин өсвөр насанд ороод ирэхээр энийг ер нь хэрэгжилж болдгийн юм л доо. Энэ ах нар хэрэглэл хийсэн чи бид нар яагаа болох вэ? Тэгээ ер нь бол яг тэ хүүхдийн сэтгэхүйгээр л тэгэл нэг л мэдсэн чинь л тийм юмэг уудаг, хүртдэг олцохоор чинь тэрнээсээ яадгүй кайф аваад идэх болчих жоохгүй. Мансуураад шүү дээ тэрнээс чинь те. Одоо нэг л таатай гоё юм шиг санагдаад шүү дээ. Тэгээ тэрнээсээ болол байнга хэрэгэлзээр бол тийм өвчтөй болцсон хүн мэдэхгүй л дээ. Хүн ер нь архийг архич болоё гэж боддгүй юм шүү дээ. Сайн миний найз хэлж байгаа шүү дээ. Уг сайхан уучдаг гоё. Хамт олноор уудаг, баяр ёслол үед гоё хөөрдөг тийм үү? Дууддаг, хуурдаг, бүжгэлдэг байдаг. Тэр үед би яадаг бас ихээр уусан онгоо тоолохгүй шүү. Уугааг өдрөө тоолоо. Сайхан эрүүл сарн тэд толчлоо. Одоо өнөөдөр уух болцсон юм байна. Миний найз хэлжлээ тий. Ингээд ингэж байдаг. Тэгээ сүүлдээ тэгээд битгүй ер нь тэгээд өдөр шөнө алдаж штэ ялгаагүй. Тэгэхээр зэрэг уухын тулд би яах вэ? Яаж мөнгө олох вэ? Годомжинд гуйлахгүй хулгай хийх үү, дээр нь тонол хийх үү те. Ингээ ямар нэгэн аргаар л олж байгаа байхгүй.
Хоёр ахын зөвхөнгө барцсан шүү дээ. Яаж? Зөвхөнгө бараад тэр түүхийг ярих гэхээр л одоо болохоо олчиход хэцүү шүү. тэр түүхмэг ярих. Гэхдээ бид тэр байсан бүгд байсан. Ажил төрөл байсан, гэр бүл байсан, орон гэр байсан, бүх юм байсан. Нийгэмд байгаа бүх юм байхгүй болсон байсан. Тэгээд ирэхээр чи энд би хүн болохоор чи над чин хүсэл төрсөн байна. Хамгийн гол нь чин хүсэл гэж юм байна шүү. Болох хийсэн гэсэн чин хүсэл дээр хөдөлгөөр өнөөдөр Тий. уухгүй яваад. Одоо аав ээждээ эрхлээд байгаа мөнгө олдоод байгаа унах унаатай байгаа улсууд архинаас гарахгүй штэ зарим нь. Битэрт байсан. Битэр тэрийг яасан байх нь? Зардсан байхгүй. Тэгэхээр яах юм? Нэгдүгээр нэр хүндээ алдчих. Хоёрдугаар тэр эд материал гэдэг юм чинь байхгүй болсон. Тэгэхээр битэр хүн юм чинь бас бодно штэ. Битэр сайн одоо түрүүний жагналцааны хэлдгээр сайхан явсан гэхэд хүмүүс хотлоо яриад байна гэх байл. Битэр ч бас залуу явсан. Яриач бас ийм дээр толохгүй шүү гэж. Ингэж ямааргүй байна шүү. Хүн юм чинь бодно штэ. Тэгэхээр тэр тартагтаа тулна гэж үзсэн үү? Эсвэл ухамсар гэж ойлгож болно. Янз бүрээр ойлгож болно шүү дээ. Тэгээ бид тэр энэ дэмий юм энэ залуучуудад ч гэсэн манд ингээд ер нь өвөг дээдсээс уламжилж ирсэн юм байна шүү дээ. Нэг балаа их уул өвчин биш үү? Баг зэрэг уул жаргал биш үү? Тэгээ балаа их уцаас ус өвчин болсон. Тэгээ тэрнээсээ салахын тулд бас бид тэр эдгэрмээр байна. Тэгэл энэ замыг сонгуул ингээл амьдралын төлөө бид тэр ярен барааныг дуулаад сайн сайхан юмны төлөө л зүтгэж яваа хоёр. За тий. За 1 сар уугаагүйс 2 сар 3 сар уугаагүйс шиг хөдөлт үсэддэг. Аюу хэцүү. Тэгж яагаад Тэгэхээр бид тэр түрүүнд яриад өнөөдөр л уухгүй. Маргааш болдгоор болно. Яг өнөөдөр л 90 сар болно. Гол үрэй минь. Одоо тэрний бурдалсаа бүртгэхэ байчаад нэг хүнддэг таалагдах гад. Нэг хүнд сайн хүн болчих гээд үр хөвгүүдтэй нэг сайн болчих гээд байгаа юм. Оох биш. Энэ арх уухгүй байна гэдэг энэ түүх чинь шүү дээ тий. Алдаа онооны түүх болохоос биш алдар гавьяаны түүх биш юм байгаа шүү дээ. Өнөөдөр бид тэр 90 сар болно гэдэг. Зүгээр бид тэр өнөөдөр ингийн ууж идэхгүй цайхан уцад байна шүү дээ. Тэдний төвшөнд бид тэр өнөөдөр яваад байна. Тэгээд үрээд магадгүй энийг хүсэл байж би түрүүнд хэлжсэн. Шөө нэг дэлхийд даахгүй хүч хэдэн жил амьд явъя л даа. 90 сар явъя үр хөвгүүдээ сайн сайхныг үзье. Гэж хүн болсны ихтэй тийм үстэй. Тэр би нэг тоож үзье. Мэдүүч гэсэн нэг тоолоод үзээр Монгол хүний дундад насцыг 70 гэж бодъё. Чи 70-ыг жилийн 360 хоногор мо 65 хоногор үржүүлдэ. 20 хэдэн мянган өдөр амьд байт юм билээ шүү дээ хүн. Их баг тоогооз. За тэг ингэдэг болоод үз. Тэгээд ихээр чин дээр өнөөдөр өнгөрөх гэж байгаа энэ цаг хугацааг ачааргал амар тайван өнгөрмөр биш үү? Залуу хүмүүсд манай залуучууд бол сайхан боловсролтой мөрөлдөлтэй чадвартай залуучууд бол бүтээгчээр өнгөрөх хэрэгтэй. Нөө хоёр ахын хувьд өнөөдөр болоо сайхан өвөө, сайхан аав болцсон шүү дээ бүтээгч. тэтгэргүй тэтгэврт гаргацсан байгаа шүү. Тий. Одоо тэтгэврийн өгчүүл яах вэ? Тэтгэврийн зээлтэй хоёр ахын. Тэгтээ сайхан шүү дээ. Өөр хүүхдүүдтэй нэг хоолын махгүй болчиход хүүхдүүдтэй очиж жоохон гоншигчих маягтай. Тэгээд энэ чинь ачааргал юм байна л дээ. Битэр явд бол тий битэрийн үеих ядтай том байхгүй та. Одоо ховорцсон. Нөгөө ховор байхгүй бол гэхдээ энэ залуучууд бий. Одоо байна. Өөрхий бас энэ тэнд одоо хар урын захч байт юм уу? Тэгээ нэг том ер нь цөөхүүлсэн байгаад байгаа л да. Тэгээ тэр залуучуудыг харахаар битээч хүн шүү дээ. Битээч тэр амьдрал чинь туулсан шүү дээ. Тэгээ битээд энд нэг байгаа шүү дээ. Яв гэд. Биteen тэр хардарсан зүүчиг амьдралаар өнөөдөр нэг ч гэсэн битгий явчаасай л гэж сэрэмжлүүлээд байхгүй да. Чи тэрнээс үүш нэг юм. Өнөөдөр битээр нэг уухгүй нэг тавь гуйчаад нэг уухгүй ингэчээд тэнийх ингээд нэг тийм байгаад юм шиг. Ер нь бодож ирсэн шүү. Үхтлээ арх унтаа гэж. Тэг яг үхтэл аймхаа байхгүй. Намбали. Амин дээр чинь толоод ирэхээр дэхгүй шүү дээ. Үрвэн үр хөвгүүд байна шүү дээ. Тэднийхэн нулимсыг бармааргүй шүү дээ. Тэднийх айц төгшүүртэй байлгамааргүй шүү дээ. Тэднэрт гай болоо байлгамаар шүү дээ. ойлгож байгаа. Үгүй чи айц ичэн шүү дээ. Чи айц авсан. Би хоёр охинтой. Миний найз охин байт хоёр. Би чинь нэг айл одоо нэг залуутай танилцаад ингээд айлгуулах гэжэл аав нарих чинь миний тэрэг хэцүү үстэй чинь. За янз бүрийн ажил дөө. Тэгээд тэр чинь жоохон борсаар л юм да. Өө дүр ажилласан. Ах надад уурхаад ажиллажээ. Үйлдвэрт ажиллажээ. Уурхангаа. Би одоо нэг тэнгэрийн амд ажиллаж л
гүр аргишийг нисэж хаад одоо тэнд байлаа. Тэгээд сайн сайхан юм ярил бас жоохон баг зэрэг юм би. Арх тэгж хүнийг донтуулдаг. Нэг донт нам би байна штэ. 1997 оны 7 сарын 21-нд Эрдэнэтээс нэг найзтайгаа алхаад баруун тишээ увсах руу миний найз увсах. Эндээс гараад булхан хөвсгөл завхан увс ховд баян үлдгий говьлтай баян онгор 5 сар гараад алхсан штэ ах нархууч. Өсгөл архиологч юм тэгвшээ яаж ямар тэнч ямар матлах хийх гэж байгаа юм шиг юу геол хайгууд хийх гэж байгаа юм шиг. Тэгэл явж байхгүй. Чи боддоо дөнгөж зах зээл эхлэхэд би одоо яг цаан чинь байгаа байраа нэг өрөө байраа 3 сая төгрөгөөр өргөжлөө шүү дээ. Тэгээ одоо бодоход тэр байр маань өчнөө 100 сая болчихсон, дэлгүүр мэлгүүр болчихсон. Нэг давхрууч чинь бүгд ийм болчихсон шүү дээ. Гал голомтой өгөө хийж нэгдэж одоо өөртөл одоо тэр санаанаас гарахгүй тийм аимшигтай юм байхгүй. Би одоо 90 онд хоёр охиныхаа ээжээс салсан. Архинаас сууж надаас салахгүй да. Тэгээд миний хоёр охин ч та бас жоохон баг залуу байсан. Ямар өлегтэй байх вэ тийм биз дээ. Өнөөдөр л арай өөр. Хүн чиний дөрөвний нөгөө бидний хэлээд байдаг шиг тугч барьсан, тугалж хариулсан. За эцэг их бол хорвогийн жамаар тэнгэж явчихдээ ба. Өөрөө хүмүүс амьдралын ирэхээр яваад өгдөө. Цамааг нэг жоохон өвдөөч юм уу, зовоод ч юм, за жоохон гундаад ч юм, юм зүгээр ямар ч байдал байсан. Эдэ чиний хань гэдэг хүн чиний л хажууд биш шүү. Ханаа хайрлах хэрэгтэй. Чи ханаа хайрлаж байна. За залуу наснда тэр хайр дурлал гэж байдаг ба. Зин зүгээр явцын дунд тасна гэж байдаг шүү. Насны хань гэдэг чинь тасныг хэлээд байгаа. Тассан сэтгэл. Бие биендээ тасна энэгсэн гэдэг чинь. Яг хөө тэрний чинь өнгөн гэдэг тийм байхгүй. Тэгэхээр за ханаа сайхан хайрлах. Ханаа хайрлаж өрөөгтүүдэд зөв үлгэр зөв ээж баг. Тэгээд бас залуусууд бас захидгийг би ч гэсэн өрөөгтүүдэд захид. Яагаад ч ээждүүд битээ ороод. Яагаад ч аавдууд битээ ороод. Яагаад ч ажил гэдэг. Өөртөө цаг завгаар өөрийгөө хөгжүүл, үүс хар насны залуу дээр аялал зугаад сурч боловсрол. Энэ чинь хүн болсны хувьд хэлдэг шүү дээ тийм үстэй. Тэгэл одоо нэг таньтай би заадаг. Яа хүүхдээс илүү гарахгүй юм даа. Насны нутгаар залуух. Тийм байж болохгүй шүү дээ. Тийм залуу хүүхдүүд бас нэг жоохон өөдөр сэтгэлтэй байхсан. Өөр гоё харь. Ерөн зүгээр одоо ингээл ярьдаг. Манай улс орон хөгжихгүй байна. Инээ тэр энэ саад автанд тэр янз янзын бодоод би хүмүүс зүгээр энд байж байгаа нэг танхимынхаа ишигч байдаг юм. Эсвэл энэ нэг чихрийг цаасаач байдаг тийм. Жогоо сонгоождаг. Өглөө хүнтэй таньдаг ч таньдгүй ч хүнтэй мэдлэгчдэг байх хэрэгтэй.